Йой. За сайн байцгаана уу? Бүгдээрээ энэ өдрийн минь төргий. Цааш шинхэн блогта тавтай морил влого үргэлжлүүлээгүй зөндөө удлаа. За влогийн маань үздэг хүмүүс, за тэгээ хамгийн сүүлийн влогийн маань ер нь үзсэн хүмүүс гадарлаж байгаа ах би шинэ беби төрүүлгээд дөрөвдөх бебигээ төрүүлгээд тэгээд том гидтэй болцсон байгаа. За тэгээд төрөх хугацаа маань бас одоо ерөнхийдөө нэлээд өгөхөөд тэгээ юм одоо нөгөө влог хийх. За влог хийх бол яг ингээд бичлэг хийчлэхэд тэрийгээ одоо эдитэлж янзлах те гих мэтчлээ одоо тийм ажилд одоо цаг зарцуулах боломжгүй ингээд болцоод влог хийж чадахгүй байгаа. За дээрэс нь хэдийгээр ингээд дөрөвдөх хүүхэд маань төрж байгаа туршлагатай архаг ээж юм шиг боловч бас ивэлийг төрснөөс хойш аль хэдийн 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгээд зарим зүйлсийг бас ерөөсөө таг ор мартчихад баг анх удаа ээж болж байгаа юм шиг те ингэж бас ингэж хүлээж авч байна. Тэгээд влог хийгээгүй хугацаанд би бас Монгол руугаа явчаад ирсэн. Манай дүү хурмаа хийгээд тэгээд цөөхөн хоног ерөөсөө нэг 3-4 хоног 32-7 хоног хүрэхээс өмнө амжиж ингэж онгоцон сууж яваад хоримдуугийнхаа хоримонд оролцоод те ирсэн. За тэгээд ирснээс хойш одоо бол ингээд ерөнхийдөө төрөх процесстой бэлдээд тэгээ байж байна. За намайг Монголоос ирэхэд нөгөө ээж маань хамт ирсэн. Яагаад тэгэхээр би ч нөгөө ингээд нөгөө гидс маань томорхын хэрээр ингүүнэгээ нөгөө өргөж те тэрхэн дээр суулгах буулгах гэх мэтчлэн ингээд боломжгүй болчдөг учраас заавал хин нэгний туус хэрэгтэй байдаг. Тэгээд ерөнхийд маань надтай ирснээс хойш бас одоо нэг 20 хоног болж байна. Тэгээд өнөөдөр яах гэж байгаа вэ гэхээр ээж бит хоёр Япон улсын гадаадын иргэн хариатын газар руу явах гэж байна. Ээж маань бол аялын визээр, турист визээр ирсэн. Тэгээд өнөөдөр одоо ингээд нэгэн төрөх төгссөн бас ингээд ойртцсан байхад за тэгээд дээрэс нь намайг бас ингээд хэд хоног орхиод яваад буцааж ирээд гээд ингээд ажиллагаа ихтэй зардал мөнгөний хувьд хүртэл хэцүү учраас ээжийнхээ аялын визийг нь сунгуулах гад. Тэгээд Японд бас зөндөө олон монгол хүмүүс байдаг. Ээж аав нь бас хүүхдүүдэд туслах гад, хүүхдийг харах гад, төрүүлэх гээд ингээд ирдэг те. Тэдгээр хүмүүст тэгвэл өнөөдрийн влог бас хэрэгцээтэй байж магадгүй гэсэн учраас чадын адын энэхүү влогоо хийх гэж байна. Тэгээд ээж одоо ивэлэг өгөхгүй явцсан. Би гялс нэг жоохон нүрээ янзлаад тэгээд яа тэг нөгөө амар халуун болцсон болохоор бүр ингээд нөгөө амьсгаадаад юм ярьж марахад айгүй хэцүү болцсон байна. За машина бол барьсан хിവэрэ байгаа. Машина барихаас өөр арга байхгүй нөгөө ингүүнийг чинь машинаар зөөж өгч авдаг болохоор тэгээд 7 сард хүүхдүүдийн сургуулийн амралт эхлэх гэж байгаа болохоор төрөх хугацаа хүртэл минь заавал ингүүнэгээ зөөгöd авахгүй ингээ ингүүнээ амарч учраас бас болж гэн гэж бодож байна. Би тэгээ ер нь нэг уг нь ол нэг хавар мавар 4-5 сар цэрүүхэн байхад сайхан цагаар төрж үсгэмсэн гэж боддог боловч яг ингээд хөхөө төрүүлэхээр дандаа 100 одоо ингээд төрж манай хүүхдүүд ингээд таарад байна. Тэгээд өнөөдөр ингээд ээжийнхээ визийг сунгуулад ажиллаа бүтээчих юм бол бас зөндөө их тустай байна. Тэг ингээд бүгдээрээ хамтдаа Япон улсын гадаад иргэн хариатын газар руу явцгаая. Ээж хоёр Японы гадаад иргэн хариатын газараа ирсэн байна. За манай Чибад байдаг ийм салбар нь байгаа. За тэгээд ирээд материалуудаа өгөөд тэгээд хүлээж байна. За Япон улс нь тус улсад одоо аялал жуулчлалын зорилгоор замун ах トゥ хамаатан садан дээрээ зочлох, хурал, цуглаан, уулзалт гэх мэтчлэн хамгийн дээдл нь 90 хоногийн хугацаатаагаар аялах ийм хүсэлтэй байгаа гадаад улсын иргэдэд одоо төр хугацааны зорчигчийн визийг олгодог. За ингэхдээ бол 15-30 90 хоногийн хугацаатай болгоно. За мөн тухайн хүний одоо хэрэгцээ шаардлагаас хамаарат за нэг удаа хэлээр нэвтрэх, за 2 удаа, за мөн олон удаагийн нэвтрэх гэсэн ийм боломжуудтайгаар ийм төр хугацааны визийг олгодог байгаа. За ээжийн хувьд болохоор нөгөө Японы multiple entry визтэй байсан. Тэгээд нэг удаадаа бол Японд байж болох хугацаа нь 30 хоногийн хугацаатай. Тэгээд 3 жилийн ийм нөгөө multiple виз авсан ирсэн. Тэгээд тэрнээсээ хойш бол ингээ 3-4 удаа бас ингээд явцсан визэндээ.
Тэгээ өнөөдөр бит хоёр эрэхтэй нэг мөсөн одоо ингээд төрөөд тэгээд бас бэбиг төрсний дараа 1 сарын хугацаанд байна гэж бодоод бүр 9 сар гартал ингээд байна гэж бодоод 90 хоногор сунгаад өгч боломж авах юм болов гэд ирсэн чинь нэг удаадаа Япон улсад одоо 30 хоног байна гэсэн юм нөгөө юутай болохоор сунгахтаа ч гэсэн одоо яг дуусах хугацаанаас нь 30 хоног юу яадаг юм байна. Сунгадаг юм байна. Тэгэхээр бит хоёрын нөгөө нэг 90 хоногор сунгуулъя гэж бодож байсан юм маань худлаа болж байна. Гэхдээ ямар ч байсан дахиад хугацаанд дуусгаас өмнө дахиад нэг ирээд үзсэн гэж бодож байна. Тэр хугацаанд баг төрцөн байж ах нь уу, яах нь уу тий. Тэгээд тийм байх гэж бодож байна. За тэгэхээр Япон улс нь одоо өөрийн улсад богино хугацаагаар одоо ирсэн зорчигчийн одоо татгалзахын аргагүй одоо шалтгааныг үндэслэж бас одоо визийг нь одоо ингэж сунгаж өгдөг юм боломж бол байдаг. За ингийн тулд та виз сунгуулах аппликейшн формыг онлайнаар татаад эсвэл одоо гадаадын эргийн хайратын газар очиод та хэвлээ тавьсан бэлнийг ашиглаж болно. За ингээд улсынхаа гадаад паспортыг за мөн одоо учир шалтгаанаа тайлбарлсан өргөдлөө. За тэгээд тухайн өргөдөлтөд одоо бичсэн зүйлийг батлах одоо нотлох баримт бүхий баримт бичгүүдээ бүгдийг нь барьж очих шаардлагатай. За мөн дээр нэмээд таны одоо Япон улсаас явах одоо онгоцны тийзийг та бас нотлох баримт болгож авах ёстой. За мөн одоо виз сунгаж байгаа хугацаанд одоо зарцуулах хангалттай хэмжээний хөрөнгөтэй гэдгээ батлах одоо банкны бичиг байдаг юм уу дансны хулгай үзүүлнэ. За ингээд ээж хоёр материалаа өгчөд нэлээд удаан хүлээсэн. За ингээд таны материал ерөнхийдөө болсон бол одоо виз сунгах хураамж нь 4,000 йен байсан. Тэгээд 4,000 йений одоо хураамжаа төлөөд ингээд визээ сунгуулсан байгаа. За визээ сунгуулах гэж яваад турж өгөх гэж ээж хоёр. Ямар ч байсан 1 сараар сунгаж чадлаа. 1 сараар юу авах вэ? Хэдийгээр хугацаанд байна гэж зөвшөөрөл авсан тэрнгээр нь л нэг удаа сунгаж өгөх юм байна тийм. Гэтэ дахиад сунгаж өгөх юм уу яах юм мэдэхгүй төгөөлөд яваад нэг азаа үзмээр юм байна гэж ойлголоо. За энэ болохоор Японы нөгөө Сайзера гэдэг Итали хоолны газар. Маш боломжтой үнэтэй. Тэгээс нь манай Монгол хүмүүс идэхэд айгуу тохиромжтой. Бид хэдийн иддэг хоолтой нэлээд дөхөв гэх юм уу? Тийм хоол байдаг. За тэгээ нэг юм идэх бүр гэртээ харж амжихгүй замдаа өлсөөд жирэмсэн хүн чинь. Тэгж дээр хоолнд орж байна.